Оюуны өмчийн албан ёсны онцгой эрхтэй бүтээлийг хүлээн авч үзэх гэж байгаа. Үзэгч танд баярлалаа. Монгол телевизийн бүтээл. За юу яцхан залуучууд. Ганц би бүсгүүчүүд залуучууд хараа олох шоу нэвтрүүлэг. Цэвэрхэн хувцалтанд залуучууд таалагддаг. Ер нь л өөрийгөө дорлонтгай гэж боддог. 3 залуу нэг бүсгүүтэй болцохын тулд өрсөлдөх болно. Гайхшруулна гэж найдаж байна. Энэ охиныг бүр мэдэрчлээ. Ер нь автаа жоохон төстэй санагдлаа. Яг ингээд төсөөлөд сонгоно гэдэг бас хэцүүх. Гэтэ манай ороо чадах хаа. Нэг хүн 30 минутын хугацаанд худалдаа авалт хийн. Дүрсийг нэгэжсэн. Дундаа чи 55 15 30. Тэд орой болцохын төлөө өрсөлдсөөр. Хэрв тэд бие биедээ таалагдвал тим эсвэл үгүй гэсэн картаар сэтгэлдээ илэрхийлнэ. Би болцоонд бэлэн харин чийг ингэ. Йоо. За дуус. Гэхдээ мэдээж сонгогдохын тулд дэгжин уцлах хэрэгтэй. Загварлаг залуучуудын өөрийгөө хувцаараа илэрхийлэх сонирхолтой шоу намайг сонгооч. Цэвэр өөрийн мэдрэмжээр шийдвэр гаргаж сохор болцоонд явах энэ удаагийн оролцогч бол шоуны хамгийн залуу оролцогч Анхлун. За сайн бацхан Батбүрийн Анхлун гэдэг. Би одоо 18 настай санхүү эдийн засгийн их сургуулийн 1-р курсын оюутан. Тэгээ бизнес удирдлагын чиглэлээр суралцдаг. Хүнтэй удаан үргэлж үзчихсэн үү? Хамгийн удаандаа хүнтэй сар гарна л үргэлж үзсэн. Оо, тийм агуу. Зөө. Спорт сонирхдаггүй. Спорт орох юм бол 10 жилдээ би сагсан бөмбөөр хичээлдэг байсан. Тэгээ одоо их сургуульд ороод ерөөхдөө болцсон байгаа. Тэгээд дуртай зүйл хэм бол би косплей хийдэг. Косплей хийх нь одоо дүр туурах ч юм уу те. Ямар нэгэн кино эсвэл аниме дүр туураад тэгээд тэрнийхээ яг тэр дүр шиг байна гэсэн үг юм. Вау, ямар гоё. Ямар стил хувцас өмсөжтэй вэ? 90-ад оны хувцлал надад амар таалагддаг. Жишээлбэл энэ өвдөгт авсан урт юпг тэгээд энэ бэйжүнгийн цамц ер нь бол өмд палажинд амар дуртай. Хөвчлөлтөй болцоо тийм чам тохиолдсон юм юу вэ? Инээдтэй болцоо гэх юм бол би нэг хүүхэдтэй ингээд уулздаг гэсэн аахгүй. Тэгээд хвчлэн дандаа оройн цагаар уулздаг. Тийм болохоор надад нэг тийм анзаарагддаг байсан чинь дараа нь яг нэг тийм нартай амар өглөө уулзсан чинь нүрээ буцдаг. Тэгээд би чи нүрээ буцсан юм уу гэд асуусан чинь харин чи будаад байхад би будаж болдгоо юм уу гэд надад амар тэгчихсэн. Би бантал. За тэгэхээр нүрээ буддаг байна. Тэ харьцаа байсан юм да. Эрэгтэй хүний ямар хувцлалтанд дурггүй вэ? Хувцлалт юм бол би хитрхи классик хувцлалтанд дурггүй. Бас хитрхи тийм хипхоп зааврын стилэнд дурггүй. Ер нь бол яг өөртөө тохирсон маш цэвэрхэн хувцлалсан байх л зүгээр. Үлгэрийн Баатарын дүр төвөрөгч охин Анхлун хоёр найзын хамт хувцсны өрөөнд ирлээ. Тэд сайхан харагдаж байна. Зя. Ямар байна? Аха, амар тогтолч. Анхны сохор болцооч. Аяга сонирхолтой ах тий. Харин тий анхных гэхээр бүр амар гой санагдчих. Болцох залуугаа яг ямаар төсөөлж байна. Тэгээ миний болцох залуу ер нь бол өндрөл байгаасаа гэж хүсэж байна. Тэгвэл ихний өндөр залуу бол Сөнөө наа Баталхан Амарган гэдэг. Би Роял олон улсын дээд сургуулийн 1-р курсын оюутан. чиний сонирхол юу вэ? Цагсны бэлтгэл хийгээл тоглоод ер нь төвлөрөөр тоглох тийм сонирхолтой. Ямар стилийн хувцсыг байнга өмсдөг вэ? Ер нь өдөрсдний хувцсыг ер нь өөр стайлд байлгахыг ер нь хичээдэг шүү дээ. Амралтын өдөр дээр нь бэлтгэлийн хувцс өмсөхийг ер нь илүү үздэг. Өсөлтөгчөөсөө ямар давуу тал гаргаж чадах вэ? Авиаслыг гэж магадгүй. Ардын бүжгээр яг 5 жил хичээлсэн. Тэгээд төвлөрөөр тоглолдог, цагс тоглолдог. Тэгээд ер нь энэ талуудны давуу тал гэж би өөртөө үздэг. Хитрхи чалчаал эрэхтэй өмтэй явахсаа гэж бодож байна. Илүү хөхтэй эрэхтэй өмд амар дургу. Дараагийн өрсөлдөх залуу яана жаахан амцар залуу байгаа да. Наа бэлгүн гэдэг. Да би 1993 онд төрсэн. Одоо 26 настай. Чөлөө цагаар юу хвчлээ хийж байна? Ажил, фитнес тэгэл гэр ерөнхийдөө сүүлийн үед бол имплант олцсон байгаа. Фитнесээр хичээлхээс өмнө бол би бүжгээр хичээлдэг байсан. Стрит арт, ерөнхийдөө хипхоп данс бүжиглэр бүжиглдэг байсан. Анх бол ерөнхийдөө электро, тектон гэдэг бүжигээр би хэлжсэн бүжигт бол их сонирхолтой. Одоо ч гэсэн ерөнхийдөө их сонирхолтой байдаг. Вау, урлагийн хүн байсан байна шүү дээ. Тэгвэл байнгын өмсдөг хувцс чинь Джинсийн яакнд их дуртай. Ерөнхийдөө тийм джинс онцлогтой байдаг. өөрийн нэг киноны дүрээр төсөөлдөө юу гэж бодож байна?
яа би өөрөө айгуу тийм эмоц өндөртэй тэгээд амар сэтгэл хөдлөл өндөртэй байхгүй. Ерөнхийдөө би бас кино жүжигчтэй хараад би ер нь тэгтээ амар тийм том үнтэй өөрийгөө зүйрлэж болт юм. Ерөнхийдөө Leonardo DiCaprio-тай хэвчдэг гэж боддог. Яг гангатай яг ижлэхэн өндөртэй өсгийтэй готлон өмсгөөргөө яг өндөрн тэнцээ байл яах вэ? Гэтэ би нэг тийм аним үзчихсэн юм аа. Охин нь амар өндөртэй банд амар жижигхэн тэгсэн мэтлээ би биндээ амар гоё зохицоод үерхэд идэг нэг тийм аним үзчихсэн аахгүй юу? Яг тэгэл хайр дурлалц чинь өндөр нам мөргөн бодоо хамаарддаг. Англиунд сүүлийн хувцас сонгож өгөх залуу бол За сайн байцгаана уу намайг Мянганбаатарын Оргил гэдэг. Одоо 20 настай. Хүмүүнлэгийн ухааны их сургуульд олон улсын эдийн засгийн чиглэлээр одоо 2 дахь жилдээ суралцж байна. чөлөөтэй үедээ хамгийн хийх дуртай юм юу вэ? Чөлөө цагаараа ер нь бол найзуудтайгаа уулзах аюул дуртай. Сагсан бөмбөг тоглодог. Найзуудтайгаа уулзах суулгах ер нь аюул дуртай да. Хамгийн дуртай стилийн хувцас чи юу вэ? Пинк, хижак, сарочиг. Тэдгээр нь авах цэнцгэр харагдаж болох би тэр хувцастай хариулах дуртай. Тийм үү. Чамайг чимдэг зүйлсийг юу гэж боддог вэ? Дугуун цагнуудад аюул дуртай. Тэгээ ийм чихээ бүр багтаа цолж ирсэн юм а би 2 3 дахь ангитай баг цолж ирсэн. Ийм зүг багаас амар дуртай байсан. Ямар нэгэн зүйл дээр өрсөлдөхдөө хэр шартаа вэ? Тийм хор шартай зам байдаг хожигдох. Дургу ер нь бол өрсөлдөх шаардлага гарвал ялахыг хичээд өрсөлдөх. Анхлооны төлөө өрсөлдөх 3 залууга мэдж авлаа. Харин одоо Super Size Coffee Shop анх удаа 3 залуучууд манд хоорондоо уулзах нэ. За намайг Оргилбаатар гэдэг Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн 2 дугаар курсын аяатан эдийн засгийн мэргэжлэр сурдаг. Намайг Бэлхүү гэдэг. За би олон улсын Улаанбаатар их сургуулийг 15 онд төгссөн. Одоо юунтэд ажиллана. Би ойролцоохны юмсан Бэкүү гэж бодчих тийм юм. Намайг Орглоо гэж бодох болно дөө. За өдрөмийг ярьж талаар хэлээсэй. За сакс тавлах юм тийм аюул сонирхолтой хоббитэй оюутныг их тавладаг. Өө тийм сургуулаасаа. Тэгээ хоёр өчнөр хобби боблого талаар ярьсан. Тэгээ зүгээр шууд нэрээ мэдэлцүүтэй охин мөх нэрээ. Шууд охин. Тийм биш тийм. За амраа нөгөө охиноо яг ямар охин байгаасаа гэж байна. Би тэр охин болохоор тийм гоё. Тийм би яг тийм өндөр охин сонирхдаг байхгүй юу? Өөрөө өссөн тоглолтыг өндөр тийм. Нэг зөгцсөн тийм таарч авч өмсдөг тийм дараахан цайд байхад аюул дуртай. Ямар ч тач өндөр л охин байгаа да. Гоорлоо нөгөө охиноо бичлэг үчүү. За тийм дахин үз. Райвар шууд хаалга авсаж байна. Нилээн хүлээлттэй байх шиг байна. Сайн байцгаана уу? Наа Батбүрийн Англиун гэдэг. Би санхүү эдийн засгийн их сургуулийн 1-р курсын оюутан. Бизнесийн удирдлагаар суралцдаг. Натай адилхан юм гэсэн. Бүр хоёр Чөлөө цагаараа би хэлсэн найзуудтай уулздаг. За найзуудтайгаа уулздаг гэж юм да. Косплей хийдэг болсон. Надад ер нь бол дуу цөөтэй дараахан залуучууд таалагддаг. Гэхдээ мөн хөгжмийн бас урлагийн өндөр мэдрэмжтэй байвал. Би эрэгтэй хүнтэй уулзаад хамгийн түрүүнд готлын бас гарыг нь хардаг. 70-80 оны ч юм уу тиймэрхүү дээр үеийн хувцлалсан дуртай. Тийм талдаа ч юм уу ер нь урт юбг эсвэл тийм томцсон суул цамц тэгээд өнгөний хувьд гэх юм бол бэж тийм цасрын өнгөнүүд дуртай. Энэ охинсаа ингээд хөгжмийн мэдрэмжтэй авах. Тийм залуучууд дараахан залуучууд таалагдчих явчихсан. Надад ер нь тоглох хүйдэн дээ. Хөгжим тоглоё. Би яг төвлөрөө тоглох байхгүй. Тэгвэл бас даваа тал болоо ер нь. Оо тийм үү, өстө мэдгүй юм биш үү? Эрэгтэй хүний хараа уулзаа готлардаг гэж энэ хоёлоо бас харилцаасан. Тэ гурлаа ер нь айрлцаа. Бод зүгээр готлон дээр үлччихсэн тийм. Ийш өөрхөдөө ингэж халдаа бохгүй. За тэгвэл одоо гурлаагаар даадгараа биелээ шүү. За тэгээ. За амжилт. Ивент итгэгч. Shopping is doping. Gem Palace. Ивент итгэгч. Номин Fashion. Бусдаас дэгжин харагд. 3 залуу маань хоорондоо танилцлаа. Охины бичлэгтэй ч танилцлаа. Харин одоо хамгийн чухал мөч эхлэх гэж байна. Энэ бол мэдээж хувцас сонголт. Тэдэнд 30 минут байгаа. Харин энэ удаагийн хувцас сонгох дэлгүүр Shopping is doping Gem Mall. 5 тухтай дэлгүүрээ сонголтоо хийх нэ. Үүнээс өмнө охиныхоо резюмерийг тогтоох нь мэдээж. За түүнөрөө бичлэгээ үзээд Надад болохоор 90-ад оны загварын тиймэрхүү хувцлалтууд их таалагддаг болохоор тийм хувц ирүүл баялна. Гэхдээ хэтэрхий тийм хуучинсэг бүх тийм бүр нэг загвараа алдсан биш мөн дэгжин байх хэрэгтэй. Миний биенийхээ хамгийн дуртай хэсэг гэх юм бол хацрын хорхоо бас хөлийн хуруу байгаа. Метр 172, тэгээд 58 кг. Харин би дээгүүрээ M эрзмэрийн цамц өмсөх. Өмдний сайз болохоор 28. Тэгээд готлын эрзмэр болохоор 38. за бүүнөрөө даалгавартай харцгаадаа төгөл. За нэг амар гоё өлийн уруутай охид готл хайгаа явж байна. За бэлгүүнээ бол хөлийн хурууг нь гаргах гэж шийдсэн байна. 70-80 оны стайл гэсэн. Харин амар минь маань 70-80 оны стилээр хувцлах юм байна. Өнгө нь ямарыг сонгох юм? Тод өнгөнд дургу гэсэн одоо юм хар баран саарлан хувц сонгох юм үйлдэж байна.
Оргил бүр гутлаа сонгоцсон явж байгаа юм шүү. Наа чи арай л өндөр биш үү? Охиныхоо өндрийг цээжилсэн юм уу ер нь? 172 см гэсэн шүү дээ. Тэгэхээр бас хитрхийн өндөр өсгийтэй гутал авчвал бүр өндөр болчих магадгүй юм шиг байна. Өөрөө ор дээр үдчихдээ өгөхгүй. Гихгүй юу гэснээр барай зөксөд байх юм те. Oh, damn. Хүү амраа энд юу хийж байгаа юм бэ? It's already going. Авьяаста залуу одоо бүр англиэр яриад унлоо. Завсрын өнгөтэй UP-ийг аваад дээгүүр нь өмсөх гоё сороочиг авч өгье гэж бодож байна. Хөөх толгойд бүр төсөөлсөн юм биш үү те. Энэ аяар тод байна. Цагаас аргаар үсгэж байгаа. Үүшээ одолдож байгаа найзууд болооч. Эмэрцмээр энэ юм. За. Шууд нэг авчих тий. Манекены гар салхыг харж байгаа юм уу? Шоконд орноос. За амраа хоёр өрсөлдөгч чинь хэр санагдав? Манай хоёр өрсөлдөгч юм бол айгүй. Надад юу гэдэг мэдрэмжтэй амар яг амар өрсөлдөгч нэр санагдсан. За яж байгаа энэ чи ингээд дүмсэн. Энэгээр нь UP орж ирээд тэгж өмсд юм уу? Оргилчээр нарийн нандин юм хум мэддэм шүү. Уранхай джинс, дотор нь бенз гэдэг газ. Энэ сайхан гараа бенз зохион бах та. Энд дээр зөгчоор гадуур нэмсэх юм байгаа болоо. авч идэл энэ сайз нэм байсан тий. За тэгвэл энийг авч. Эхний сонголтонд итгэлтэй байна уу? Итгэлтэй байна уу? Би бол ер нь өөртөө хэрэгэлцэхгүй. Хэд гэлээ? Юм урагтсан байж чийггүй. Энэ нэрээс ийхгүй гараа. 70-80 оны стайл гэхээр ямар хүн стайл 80-90 гэсэн. Аа. Спецэн модон дараад байна шүү. Спецэн мод та байвал нэг санал болоод үзэж байгаа шүү. Хэдэн настай бэ? 18 баха. 19. Энэ одоо буцаад мод. Тэр үед чинь спецэн мод. За баярлалаа гэж. Стаг баярлсан шүү. Оргил салхийг хагалж ихний худалдаа авалтаа хийлээ. За баярлалаа штэ. За та баярлалаа. Чинь ямар ярьж байгаа юм бол 36-аас энэс өөр ярьж байгаа. байхгүй. Энэ ганц мартчихсан. Ер нь UP-ийн өнгийг би нэг иймэрхүү өнгөтэй байвал гоё юм болоо гэж бодоод байгаа. Өөрөө ч гэсэн ийм өнгө дуртай гэсэн. Бид хоёрт гоё дуу тулаад төхөн. Тэгээд хоёр нь 250 мянга төгчдөг. Цагаат байг муухай болгоод алаа шүү гэнэ. Авайцсан бэлээ. За энэ бол яг бит хоёрын хувийн асуудал. Энд дүр тавьжээ. Англианы чинээр аксессуар яг ямар загвар туртай вэ? Урт зүйлтнүүд таалагддаг. Яг нэг тийм уяатай тэгээд энэ дээр юм хөрхөн янз бүрийн бүлбэр дүрстэй тийм их зүйлтнүүд таалагддаг. Энийг л энэ харагдах юм. Бэлгүүн 8 урт гисэн боловч уяатай гэсэн штэ. Энэ хэд өгч? 15. Үгүй тийм. Нэг авчих гэж. Бүр бэлгүүн өөрөө өөртөө өөрчлөлтсөн л явж штэ. Та энэ хоёрыг ингэ нийлүүлээд хэд төхөө. Хамгийн Төчл 396. Баат. Энийг хичээж явах амьдралд төхөх боломжтой болов. За. Гутал хаана. Наагур чин дүүрэн гутал байна хөөе. Яг 200 байдаг шүү дээ. За би ирээд. За баярлалаа гэж. Оргил маань бүр цүнхээ хүртэл авлаа. Зүйлт мүлттэйг амар хосолж мослоод ууг нь битүү совд нуудлаа. Битээ гэлцэл юм аваа гэсэн. Би бүр дүүргийн дагуу яг гэлцэл юм авч байна. Ясаа нэг юм том ахгүй. Тэгсэн байх юм бол тэгсэн. За зүтгүүлэгч энийг авч. Бид хоёрт гоё дуу тулаад төхөн. Тэгээд хоёр нь 250 мянга төгчдөг. За тий. За зэгцэн зүг нь авч. Энэ зүгчээд лээ. Йоо, амраа нэг цүнх авлаа. Ийм өндөр гутал авч болж байгаа юм уу? За энэ хоёр өнгө нь бол ямар ч байсан хоорондоо зөгцөж л байгаа юм шүү. Өглөө инээсээ царайчны өрөөнд өчигдрийн өчрөл сүрчгийн үнэртэй ялдамхан байсан өчнөр уйндалсан тулхан аяо Орчод. За дээд гэнэ. Тэнхэл чам таваби үүлэндэгүүр хамт бисэн гэж би төсөөлөх юм. Энэ хоёр хоёлаа 38 уу? За баярлалаа. Энэ хэд юм болох чинь? Энийг авчаа. Би бүр сая караоке байгаа юм шиг. Шинэ жилийн хүлэн авалтан дээр дуулж байгаа юм шиг. Би зовцоо өглөө гэж. Йоо. За миний яг хугацаа дуусах гэдэг юм шиг угаасаа энийг авъя. Эннээс өөр угаасаа таалагдж байгаа юм бүгд юусаа халах. За шууд тагтаа барьсан юм чинь шууд тогсон байна. Нөхөөрх охинд. Нөхөөрх тоглоом авах. Гэнэ тоглоом хэллээ. Сэтгэж чинь. Тэцээ миний ах юм ингээд болцлоо дөө. За их чи миний цаг бараг болцсон болохоор би авчиад та надад жоохон хямдруулах боломжтой юм. Энэ угаасаа хямдарсан ба ер нь. Хямдарсан аа тийм цаг.
За боллоо. За ингээд хувцас сонгоод дуусчлаа. Өглөө цаг дуусчихлаа. За баярлалаа гэж. Йоо за ингээд гутлаа аваад яг бүх юм дуусаад цагандаа амжилтлаа шүү. Тагнал болгоод хөөж хувцанд нь тайлхаад. Нээц бүр очиж хувцас тайлхаж. Тэгэд ямар ч төлөөсөн гутал авлаа, цүнх авлаа. Монгол цамт авцсан. Англиудаас сонгох миний хувцсанд маань ингээд дуслаа. Таалагдасаа гэж үнэхээр хүсэж байгаа шүү. За манай охин маань хар бараа хувцанд юм тийм төлхөө өмсдөг тийм доодонгийн хувцанд дургу гэсэн болохоор би ер нь аль болох юм хар бараа хувц авахыг хичээгээд ер нь юм баруун өнгийн цүнх гутал мөтлөлттэй ингээд тослуулж авсан байгаа. Охинд маань таалагдна гэдэгт аюу итгэлтэй байна. За тэгээд охиндоо ач хувцас нөгөөд та. Залуучууд маань хувцас сонгож дууслаа. Өөрсдийн төсөөлж байсан хувцснууд Gem Mall бүгд байсан учраас ямар нэгэн асуудал гарсангүй. Харин одоо охинд маань хэр нийцгийг харцгаая. Эхний хувцсны эзэн бол Амра. Амра маань их цомхон хувцас авах шиг л болсон доо. Хаа Англиуна өдрийн минь хувцас сонгох гэж айгүй сандарлаа гэсний хард нь хаахаа гэсэн байна. Анх бичлэгнээс харахад хамгийн түрүүнд айгүй гоё нүдтэй байна гэд ер нь байгаа байдал стил бүх зүйл чинь таалагдсан шүү. Choose me гэдэг. Хүнд ингээд зориулж хувцас сонгоно гэдэг чинь амар хэцүү. Тэр тусмаа эмхтэй хүн сонгох гэдэг чинь ёо. Вау. Гоё зүггүй байна. Би ч нэмэх жижиг төрлийн зүгнүүд айгүй хөөрдөн шүү дээ. Сүнх болж байна. Тэгээд би болохоор юм тийм ер нь хар баруун өнгийн хувцас авсан шүү. Надад юу таалагдлаа. Надад яад бол иймэрхүү төрлөөр зүйлсээ байдгүй. Тэгээ гадуур өмсөх гэхээр өмсөх хувцас олддог байхгүй юу? Оо тийм үү. Тэгвэл яг онж явуулж тээ. Балаач юм байд. Яг тийм юм аа. Боди. Бод. Хөөх юм аа. Плат хөөрхөн байна. Платод байгаа надад бол зовцгон юм шиг санагдаж байна. Зохин штэ, зохин. Гутал цүнх хоёрыг хослуулж авсан. Яг ингэж харж чад л өмсөд үцэд бас давгүй байж магадгүй л юм. Тэгээ надад ингээд яг битсэн захиа тэгээд хувцас гутланаасаа харахад энэ амар таалагдчихж байна. За бүгд л таалагдлаа. Өөрөөхөө яачаар маа зөв нэг тийм бэлтгэмэр хийсмээс шүү дээ. Яг тийм юм тохиолдол би л өөрөөхөө авсан гэж хэлж байна. За амжилт. Яа. Айгуу эмхтэлэг харагдчихэв. Айгуу эмхтэлэг бүр. Балтайгаа ингээд задлаа. Хүсин. Би нэг тийм. Гэтэ нөгөө нэг чи 70-80-аад оны загварт дуртай штэ. Тэгээд тийм болохоор тэр үеийн байдлыг илэрхийлээд ингээд сонгосон болоо. Гутлынхын размер нь таарж байна уу? Гутлаа л яг таарж байна. Тэгээ алхахад ч гэсэн ер нь л эвтэйхэн байлаа тий. Цөөхөн айгуу орчин үеийн шийдэлтэй байна. Айгуу ганга фэнси тал руугаа. Би яг нэг тийм амар нэг кино тоглож байгаа шиг нэг ажил хэрэгч хүүхнүүдэд штэ. Яг тийж харагдаж байна тий. Яг тийм төсөөлж ирснийг бодоол хамаагүй дээр тий. Би чинь бүр эргэтэй хүн сонгоор одоо яана гэж амар хэцүү байсан чинь ер нь л давгүй юм. Энэ цамаар чи айгуу хөөрхөн санагдчих. Ингэж явах хэрэгтэй юм байна. Ерөнхийдөө нэг юм өрхөө байна. Хуцаас өвчтэй бай. За. Ивент итгэгч. Shopping is doping. Gem Mall. Ингээд дараагийн хувцсны эзэн бол мэдээж бэлгүүн. Энэ өдрийн минь чамд сонгосон хувцас чамайг улам гэгээлэг ирч хүчтэй хөөрхөн гол киноны гол дүрийн одоо эмэгтэй шиг л харагдуулна гэж найдаж байна гэж. Бизнесмен эмэгтэйчүүд хүчтэй харагдах хэрэгтэй. Бас цагаатай гин. Найзыгаа явууллаа шүү. Эргүүлж автал минь сайн хадгалж байгаарай. Хадгалж чинь их игдүүтэй чиний хөлийн хуруу шиг л хийж. За тэгээд хувцас өмсөөд нэг сайхан алхаад үзүүлчих нь бидтэй. Харц тулгартлаа түр баяртай. Цагаатайг муухай болгоод авлаа шүү гинэ. Харин ч тэгж бичээг бах уу? Цагаатайг муухай болгож болохгүй шүү гинэ. Юу, тийм баг гайхлаа штэ. Үз өөрөө зүйлтэнд айгаа дуртай хэрэг яг нөгөө авцсан байсан гутлын тэр өсгөн дээр айгаа чимэгтэй. Тэр чимэг дээр яг зүйлтнийхаа тэр совд чимэг хоёр айгаа. Адилхан байж байгаа. Зүүний зүйлтгээ. Цэвэрхэн л юм те тажгүй. Зүйлт гоё байна гэж шүү. За болчихин да болчихин. Сүмнэр авсан. Бас туршуул явуулсан. Туршуул одоо бас ингэ байж байгаа шүү дээ. Поророги. Яа тэ нэг тэгээд хөөх юм аа. Стаа ингэ барьж гарч ирэх хэрэгтэй тий. Тийм шиг байна. Халдсан юм байна. Цагаатай анхлууны хөгжөөж чадлаа.
Айгу углааш явсан. Хөрхөн үнэтэй углааш. Ямар гоё юм бэ? Зүүлтэй нь олцтой гоё л харагдах юм байна. Тэгээ ерөөхдөө нэг гоё цайвар уранхаж ийсэн юм. Хүүхдээ амар л ихний тийм шилтгээл их л ганган хөөхөн л гэж бодоод тах шиг шүү дээ. Дээгүүрээ гоё чөлөөтэй тийм хэлэхэр нэг тийм ирээ цамц. би мэдгүй нэг тийм нэг юм жижигэн чивава лөө тийм нэг нохоо хөтлөө явчихдаг нэг ийм Тийм нэг юм хүүхнүүд идчихтэй малгай авахгүй нэг актер чиг. юм том малгай. За ямар ч иймэрхүү байна. Энэ цамцнаас харахад бол хөвшин хүн шиг санагдчихэв. Өмдийг харахаар Үеийн хүн шиг санагдчихэв. Энийг харахаар жоохон хөвч шиг санагдчихэв. Бэлгүүний хувцас анхлууныг амар эргэлзүүлсэн биз шүү дээ. Өсгөд готлол авч чадсангүй. Тэгээд би бол өөрийнхөө 100-аас бол 80-аар 85-аар л. Гэтэ ингэ нүдэнд амар санаа гоё ч юм шиг гарч ирэх юм санагдаад ах юм уухай болоод гараад ирэх үү дээ. Nice харагдаж байна. Амар гоё байна. Төсөөлжсэн самаагүй хөрхөн байна. За энэ бол яг хоёрын хувийн асуудал. Эд дүр тавьчих. За одоо нэг хөөхөн шиг алахгүй юу? Ингэж алахгүй. Би надад цагаатаа л амар хөрхөн санаа. Тийм цагаад энэ хамгийн хөөхөн. Харин Өмдөн нас гоё. тэг өмдөн нас гоё кет мэдтэй тий. Тийм. За нэг иймэрхүү л энэ да. За амжилт. За бай хоёроо. Бай. За сүүлийн хувцсны эзэн оргил. Өнөөдөр яг чам шиг өдөр байна гинэ. Амьдралдаа анх удаа эмэгтэй хүнд хувцас сонгож үзлээ. Хэцүүч гэсэн бас маш их сонирхолтой байлаа. Дуртай бейж өнгийг чинь сонгох гэж зөндөө лангуу гисэн шүү гинэ. Миний мэдрэмж дотор хүнийг минь чамд явуулсан хувцснаас шууд харж болох байх. Инээвэл их хөөрхөн харагддаг юм байна лээ. Фүү оргил бүр захиагаар панаалтж штий. Үргэлж инээмсгэлж байгаарэ. Удахгүй уулзна гэж найдаж байгаа шүү гинэ. Надтай амар адилхан бичгтэй юм. Тэгээд гутал цүнх болтой гурвын тэр завсрахын бэж өнгөөр нь хослуулж авсан. Вау. Стажийн чиний лэвсэн фэнси энэ нэ да. Цүнхтэй ярих юм алга зүгээр тасарсан. Тэгээд бас нэг юм хэлжээр авсан юм байна. Тэрээр Түрэн дээр зүгийтэй юм байна. Нөө Монгол цамцны юм цагтай цамц. Тэгэхээр одоо тэрний гадуур зүйлтэй зүүн шүж явах. Тэгээд дотор нь зүүчээр харагдахгүй болох. Тэгээд сандарсандаа тэгээд авайцлээ. Зүгийн өчрөн дээрх нь авч. Яасан өөрхөн цэвэрхэн гинж вэ те? Амар цэвэрхэн харагдахаар л юм байна. Ер нь бол амар цэвэрхэн зүйлтэй. Тэгээд юпхтэй. Юб бас л таалагдлаа. Хөөх харагдах нэ зүөх мөхтэй юм. Би юбг Яг дуртай. Тийм бүр яг чи. Нэр яагаад юбгэн дуртай гэж хэлээд тахт юбг сонгоогүй бол өмнөх хоёр залуу. Зөө хөөх юм аа. Зүөх. Дээр нь айгуу гоё харагдах юм байна. Монгол юм цамц байсан. Тэрийг авсан. Тэгээд гоо тэр нь гэхдээ яг тийм амар хуучин шиг Монгол цамц шиг айгуу гоё цамц байсан. Гэмтгүй. Юу гэдэг вэ? Монгол цамц. Монгол цамц байна. Хөөх юм аа. Анхлуун арай шүү. Өсгийтэй хотолтой. Энэ дээр надад бол ямар ч хэлэхгүй гал. Харин хэлэх үг болчихлоо. Нэг иймэрдүү хувцас авандаа гэж бодож ирсэн хувцас бол яг 100 бол авчдаг. Хөөх харагдах хуун нийлч хэрэг. Бай тийм. Вау! Онгоцны үл шиг харагдаад байгаа юм уу? Яагаад байгаа нэг л тийм хөөхөн нэг юмтай л адилхан харагдаад байгаа юм гэхдээ. Төсөөлснөөс бол гоё юм. Тийм. Готлын жоохон баг алах байх та гэж бодсон чинь. Яг таарч байна тийм. Тэгэж мэдчихгүй. Юу нь бол Аризмаруудын хувьд бүх таарч. Нэг нь юбг нас шорттой мэлээ дотроо. За. Алчууртай, тэгснээ хүзүүний цөөлттэй. Тэгээ Монгол цамцтай тийм. Тэгэхээр чаавас гинж нь харагдахгүй л дээ. Би бараг сонголтоо хийчих шиг боллоо. Анхлын 3 залуугаас ирсэн хувцсыг өмсөж үзлээ. Харин одоо мэдээж нэг хувцсыг нэвтрүүлгийн дөрмийн дагуу хасна. Амрагийн жүжигчний хувцс уу? Бэлгүүний чивавагийн эзний хувцс уу? Оргилын харагдахгүй зүйлтөө. Хиний хувцсыг хасах бол? Яг үндэ бол жоохон төгсч чинь ууг нь бол бас нэг хэр өрг юм дээр сандраад байдаг. За тэгвэл бичлэг үзье. Гэтэ жоохон сандраад байна. Амьсгаа авчаал. За тэгээ. За. За сайн залуусаа надад өнөөдөр ийм гоё гайхалтай надад зогсон гоё хувцлууд явуулсан баярлалаа. За тэгээ нэвтрүүлгийн дөрөв ёсоор би өнөөдөр 3 хувцнаас нэг хувцыг хасах хэрэгтэй байгаа. За тэгээ миний хасах болсон хувцас. За. За сайн залуусаа
Надад өнөөдөр ийм гоё гайхалтай надад зогссон гоё хувцснууд явуулсан баярлалаа. За тэгээд нэвтрүүлгийн дөрвөн хавцаар би өнөөдөр 3 хувцснаас 1 хувцыг хасах хэрэгтэй байгаа. За тэгээд миний хасах хувцас хувцал. Яагаад энэ хувцсыг хасах болсон бэ гэх юм бол миний насанд тохироогүй илүү хичмэн насны хувцаалаа. Харагдах байдлаас нь муухай зохгүй байгаагаар нь биш илүү намайг овртой харагдуулсан болохоор энэ хувцсыг хасгаар боллоо. Тэгээд чамд баярлалаа. Амжилт хүсье. Чи одоо тэгээ сүүлийнхээ үгийг хэлтээ. Энд орсондоо айгу баяртай. Тэгээд өөрийгөө сорж үтсэндээ айгу баяртай болохоор нэг хамсаадах юм аа. За амжилттай. Баярлалаа тэгээд баярлалаа. Үлдээсэн баярлалаа. Яа, боломж олгосонд баярлалаа ёо. За нэг өдрийг хамт гоё өнгөрүүлээ. Тийм нэг өдрийг үнэхээр гоё өнгөрүүлээ. За баярлалаа. Ямар хэцүү юм бэ ёо. Бэлгэнэтэй хаал зүлдэж байгаа юм. Хаал зүтлээ хоёул оймсон дээр л үлдээ таа. Одоо яг туршлагатай үзнэ. Зөв үзнэ. За дараагийн үз. За амжилт. Яа, ямар залуу асаа ич. Харин амар царайлаг залуу байл яг уу. Амар үүн дээр яг чиний хүсдэг шиг. Яна. За. Харин За би хасгдсан залуу байна. Намайг амар баталгын амар мэдээдэг. Би Монгол ойлгохтоймын бизнес удирдлагын 1-р курсын оюутан байна. Би ингээд хэдий хичээсэн боловч чиний яг сонирхолтой орсон хувцсыг сонгож чадсангүй. Тэгээд энэ жоохон тийм харамсалтай байна. Би өнөөргөө ингээд чихний шат хасгдсан гэж үнэхээр бодож байгаагүй. Би болохоор чөлөө цагаар болохоор төгөл рүү урт авалдаг. Тэгээд загвар өмсөх дуртай. Ер нь загвар өмсөж байсан. Яг сагсан бүгийг спортоор хичээлж ер нь ингээд чөлөө цагаа зүг болгосон үйлдэл хичээлж болно. Үлдэж байгаа хоёр залуудаа олон чамд амжилт хүсье. Нэгэн сайхан орон болцог хамт өнгөрүүлэе гэж хүсье. Ер нь бол ихэнх дулаахан хөөрхөн залуу байна. Одоо ойлоод яах вэ? Нүдэн дулаан залууга хасчлоо. амжилт гэсэн. Тийм цаашаа амжилт хүсье да. Авиаслаг илдэг залуу Амармэнд ихний хувцас сонголтын дээр хасагдлаа. Ивент итгэгч Terra Nova Enjoy Life Together. Болцооны хувцас сонгох дэлгүүр бол маш өргөн сонголттой сүүлийн үеийн гих тренд бүх загварууд байдаг Terra Nova дэлгүүр юм. Нилээн загварлаг сонголт хийн гэдэгт итгэл дүүрэн байгаа шүү. Та хоёрт 30 минут байгаа. За эхлэе. Дараагийнхаа даалгавар юу байгааг сонирхож үзье. Дахиад л сайн уу? Тэгэхээр та хоёрын сонгосон хувцас надад маш мэдрэмжтэй санагдлаа. Одоо болзон дээр өмсөх хувцаа би та хоёрт хэлж өгье. Юу вэ гэхээр би яг анимын гол дүрийн охин шиг хувцлагыг хүсэж байна. Одоо маш илдүүтэй, эмгтээлэг, хөөрхөн байхыг хүсэж байна. Тийм болохоор та хоёртоо амжилт хүсье. Тэгээд удахгүй уулзцаая. Юу анаа бэ? Ямар хувцснууд байх хэвээр бол. Би бас өөрөө яг тийм юм мэддэг болохоор бас яхаа эвгүй л. Оо юу вэ? Та хоёр чи ямар мяа бэ? Би яг үндэд гэхдээ яг анаа. Би яг хөлийнх нь хураг хармаар байна. Энэ 38 арзмаар байгаа юу? За манай зүгээр өөрөөр л хувцлахаар шийдсэн бололтой. Хөлийн хуруу муруу гарсан анаа байдаг шүү дээ, тэ? Наруто маруто ч хөл мүлэн ингээл. Тэгээс Эдгээр хөөрх юм болов. Тань тийм шүү те ер нь. Эхний худалдан авалт нэр сонгосон юу бэл харагдаад ах юм. анаа чи ер нь энэ үстэй. За би болоо энийг авах болоод энийг авах шийдлээ. Ой хөлтэй шүү дээ, тэ? Энийг авъя. Чиний охин сайн мэдх юм аа. Хитрхийн амир ягаан болчих юм болов. Цамц нь ягаан биш байсан дээр юм шиг байна. Яг ер нь бол нэг ийм шүү. Тэгээд доогоороо яг төрөний дээр өсөйтэй хуцсан үсчил. Тийм анаа байдаг гэж байна. Юпх болоод энийг ингээд өмсвөл нэрээ хөөрхөн юм байна тий. Орглоо чиний сонголт ер нь даалгавртад өгч байгаа юм шүү. Болцоо штэ. Би ийм эмгтээтэй яг үндэ болцохгүй. Анхлууна ямар хувцас огт өмсөж чаддгүй вэ? Хитрхи ил задгаа тэгээд хит бие барьсан тиймэрхүү хувцас байвал би өмсөж чаддгүй болохоор тийм хувцас таалахгүй. Биеийнх нь гоё фигурыг гаргасан байдлаар таараасаа гэж бодож байна. Өөр дөрөө жишээ авч надаас бол чүч жоох намхан. Би бол амар мөр өргөнтэй болохоор Ваа! Өөргөө зүгээр л шидэстэй. Тэгвэл хөдөлгөж байгаа зааврыг дагаад энийг сонгоно. Энийг боллоо. энийг л яриад байгаа шүү дээ. Цагаан яаку, ягаан яаку. Өөрөө л мэдээ. Готлонд ягаан байгаа юм чинь ягаантаа наслуулаад авал бас хөөх юм байна тий. Ийм харьцмаар гээд энэ биш шүү дээ. За энийг авнаа юу. Өнөөдрийн угаасаа өнөөдөр цэнхэр жинсээр л эхэлсэн. Бүх юм цэнхэр жинсээр дуусцгаая. Бөшөөд үн мөний харахгүй бүр амар мөнгөтэй ах шүү дээ. Тийм үү, за чи тэгвэл өндөр цүм авах юм шүү. Цаана авах юм.
Энийг бас толгойдоо зүгүүд хөрхөн. Ваа за энэ бол яг хамгийн эрэгтэй юм энэ байсан биз дээ. Шүтэр энэс 38 ярьсан байна. 38 ярьсан байна гавь. Өө би энийг авчихдээ энэ чинь гоё хөрх юм. Бонтог мэтгтэй юм шүү дээ. Энэ дандаа эмхтэй, энэ эрэгтэй л харагдаад байна надад. Эмхтэй юм биш дээ энэ. Энэ нэр хотлоо хараагүй мэжэж. Банда нь улаан байвал зүгээр ч юм уу. Улааны нахаар шийдлээ. Тэгээд цүнх хон. Харж байгаа мó билгүнэ. Энэ арай том. Үгүй мэн. Хоёр мөртэй юм чи энэ хөөх юм байна. Ардаа ингээд үүрчүүл яг анимиг орлох юм шиг. Би хөөхч авах хэрэгтэй юм шүү дээ. Хөөхч авах хэрэгтэй байна. За болио би зүгээр нь төрөөнийхөө энэ авсан энэ банттай амсыг авна. Энэ угаасаа хөөх харагдах. Болзоол юм чинь гоё ийш тийш ингэж явах нь их болохоор хүл твтэйх нь анхуултаа гутламсвал тэгэл гоё даашинцтай байвал гоё харагдах байх. Энийг аваад инглээ. За. Окей, одоо зүгээр дотор нь тэгэл болоо. Тэгээд энэ уртлынх нь арай олон өнгөтэйг сонгоно. Гоё өнгөлөг харагдах гэж бодож байна. За миний хувцсны хувьд бол ингээл болчихж байгаа юм биз дээ. За их ч баярлаа. Хоёр залуу маань хоёулаа л анхлууны хэлснээр хөл дэвтэйхэн гутал сонголоо шүү. Гэт амсаа авчин. За цаг бол дуусж байгаа. Тэгэл авчи. За. Бидэрт цаг үлдсэнгүү дээ. Даалгаврын дагуу анимги орлогсон хувц сонгосон байгаа. Өөртөө л зүжтэй үзье та. Манай нэр өөрөө л бүх юм баримжаалт юм шүү. Боллоо. Гоё хувц авлаа гэд өөртөө ер нь ихтгэлтэй сэтгэл хангалуун байна. 3 хаймсан ч гэсэн 3 өөр таранд ич. Дэлгүүн ихтэй альчган чи нэ. За ингээ болцсноо те. Айгуу өөргөн авсан. Өстөх баярлаа. Охиндоо одоо хувцас өмсөж үзэхээр явцгаая. Ямар ч үсэн тэгтээ чадхаараа хувцас сонгочлоо. Айгуу хэцүү байлаа. Тэгээд ямар ч зүйл одоо явж хувцсыг хэр таалагдах юм явж харцгаая. Гуранц чинь дүүцэх готлоо олцсонгүй. Өнгөний ууслууд нь надад бол таалагдчих. Тийм сүн свити гинэ. Цааны болж очих уу, доксон болж очих уу? Ялын шийдэхээ сайн мэдэхгүй л байна. Хоёр залуу маань болцооны хувцас Terra Nova We Enjoy Life Together дэлгүүрээс сонглоо. Худалдааны зөвлөгөөд маань нэлээд туслаа шүү. Харин одоо охинд маань хэр зөхийг харцгаая. Хамгийн ихний болцооны хувцас нээсэн бол билгүүнэ. Дахиад сайн уу хээ. Энэ удаад надад үнэхээр хүнд даалгавар тохиолоо. Чи өөрөө хөөрдмөр хөөхөн болохоор өмсөн хувцас чинь чамд зохих ёстой гэж шүүр. Аним үздэггүй болохоор сонголт хийхэд хэцүү байлаа. Хөлийн хурууг чинь гаргах гэсэн боловч хуруунд чинь дүүцэх готлоо олцсонгүй. Найзыг маань сайн харч байгаа үсттэй. Хаха. Арай нэг жоохон чөлөөцтэй явах сонгоцсон байгаа. Дженсэн яг Таарах юм шиг юм те. Хэмжээ нь бол Яг л юм шиг шүү. Өнгөн ч гэсэн айгүй хөөрхөн өнгөтэй юм шүү. Хитрхий таад биш. гутал мутлаа томдуулаад авчихсан шүү. Тэгээ би бүр амс аваад. Энэ хитэн ширхэг амс вэ? Амс юм яа. Йоо яг нэг юм тайлбарлагдаад байна л да. Тэгэхээр хэлмээргүй байна үстэй. Йоо чи ямар муухай юм болдог хүн бэ? Тэгээ тийм цагаан кет. Стага цэвэрх юм. Цагаан өнгөнд айгүй дуртай юм шиг байна те. Өмнөхдөр бас цагаан өнгийн готл өгсөн шүү дээ. Би юу нэг цагаан кетэнд дуртай. Тэгээ дотор нь бас нэг юм өнгө дагуу цайвар өнгийн ерөнхийдөө нэг бодвол. Жимсний зурагтай бодолтой таагаар Чэри таравс гэх. Ааха таравс би таалаа. Үе гиз гард юм шистэй. Яана. Үшээ яасан бэ? Гиз чи асуудалтай мó? Яг тийм болоо явчлаа шүү. Бүс вэ? Тэгээ юу вэ? Доогоороо яах вэ? Доогоорд юу ч алга. Джейсэн өмөд. Би ч өндөр суудлын өмдөнд амар дуртай л та. Ер нь аль ингээд сонгосон уснуудаас нь харахад үе тингийн хөөхтөх шиг юм. Тэнт бараг л хөөхттэй. Доогоор нь сонгочоор дээгүүр нь өмсөх болцоо. Дээдлээ ингээд авчингоо доогоор нь готлон таах гэж шиг ёо. Өсөдөө. За өмсөж байгаа гэдэг. Хурдхан шиг өмсөж гараад. Төсөөлөх төртөл айгүй санагдчих. Yeah, freedom. Хөөхөн байна. Дотор талын ягаан футболк нь бүр айгүй чимж өгч байна. Яка тайлаад ингээ мөрөн дээр ингээ тавиад нэг үстэй. Яг ингээд
Тэгээд Ингээд зөөр юм том бодол Яг хүүгээрээ амар босдож гэж барагдаж барагдчихэв. өнгөний ууслууд нь надад бол таалагдчих. Кейт бол хөлөнд амар ихтэй. Гуруулан гин өмссөн. Давхарлаа. Яа нөгөө reply 1988 дээр Ааха доксон. ийм догсон нэг ийм хөөснө төмсөө явчихжээ. Яг тэрэн шиг санагдчих. Орлоо. Йоо, цочлоо штэ. За дараагийн хувцас харъя. Ингээд болцооны сүүлийн хувцсны эзэн оргил байгаа. Хай гэсэн байна. Тэгний ард нь бас нэг смайл зурсан байна. Анимын талаар сайн мэдэхгүй гинэ яа. Хоёр залуу маань хоёул аним үздэг юм байна. Гэтэ өөрийнхөө төсөөлөөд маш хөөрхөн cute хувцснууд сонгосон байгаа. Би өөрөө сонгосон хувцснуудаа итгэл дүүрэн байгаа учраас удахгүй хоёлаа уулзна гэж найдаж байна. Улаан цүнхтэйгээ хослуулаад улаан бандагаа зүгээрээ. See you soon, sweetie гинэ. Аним гэсэн тэгээ тэр нь айгүй би бас мэдхгүй тэрийг сайн. Энийг хартаа. Нэг нэгээр нүмсгүү. Би яг моментод тулгсан юм уу? Чи бүр дүүрээ юм авсан шүү. Тэгээ улаан цүнхтэйгээ улаан бандагаа хослуулаарай гэсэн. Улааны зүөх юм шүү бай. Банд бол өрмөцөлтөө. Мөнгөний зохицуулаад ямар ч лээс аваад гэсэн одоо тэгээд ямар харагдах нь өстой төсөөл байхгүй. Хөөх юм байна. Би тэгтээ ийм жижигхэн зүгээр юм улаан цүнх байгаах гэж бодсон. Тэгсэн чинь өөр хөвч. Харин би бас яг нэг тийм жижиг хажуудаа үрдэг цүнх байх гэж бодсон. Anime girl гингүүтээ юу гэж team цүнх барих вэ минийхөө? Бас богинохон бодохгүй. Бүр арай л богинохон юм шүү. Эхлүүнийг эзнийг л нотол явчлаа шүү. Төсөөлөл за нэг аним гэрл гэж нэг ийм хүн байд юм уу гэж авсан шүү дээ тийм ч гэсэн. Саний подолкны юм аа. Подолкны нэг уртааг нь бол хамаахгүй болчихлоо шүү дээ. Энэ үргэлж жинс нэхгүй өрмөц цаваац. Битүү өвц, битүү өнгө. Араад сонголт хийхэд амар хэцүү. Оо. Дахиад яг зохиох юм шиг санагдаж байна. Байсан. Би бас нэг готлох гэсэн чинь жижиг сая зохихоо тэгээд болоод таарсан готлыг авчихсан. Энд дээр яг саний цагаан өмсөө өмсвөл гоё харагдах бах тий. Хараасаа илүү. Бичлээ үзсэн чи ярин тийм даалгавар хэрэг бүр пак гэд ямар мэдрэмж төсөөлөг болчихж байгаа. За сүлийн хувцас гээл байхгүй. Стог хөөрхөн байна. Нэр аймаг гоё харагдаж байна. Цүнх мөх панда. Яа би өмнө хийдэж ийм хувцас гэсэн гоё байна. Бандагаа цүнхтэйгээ хослуулсан нь амар давгүй. Уул нь ийм хүү зүнс үзээгүйс надад бол амар таалагдлаа. Гэтэ нэг хэрзмар том авсан бол бүр илүү таарах байсан юм болов. Хөрхөдөө хурган углаа өмссөн юм шүү. Ер нь бол яг л тэр элдвүүтэй хөөрхөн харагдмаар байна гэсний дагуул байлаа. Чиний аниме дүр шиг байгаагүй ч гэсэн. Түүнийхөө ингэдэг хөдөлгөөний ээж бивэл яг харагдах юм шүү. За. Сааны болж очих уу, догсон болж очих уу? Ялын шийдэхээ сайн мэдэхгүй л байна. Гэтэ баг ерөнхийдөө бол шийдвэрээ гаргаж байна. Одоо тэгээл сонгосон хувцас өмсөл болцдог л байх та. Анхлууныг болцооны anime girl руу дөхүүлсэн хоёр залуугийн хувцснуудыг өмсөж үзлээ. Харин одоо болцоон дээрээ сонгосон хувцас өмсөж очино. Хиний хувцсыг сонгох бол? Билгүүний сонгосон Солонгос киноны Догсум 4. Орглын сонгосон Sunny Zone клип үү? Хиний хувцсыг сонгох бол? За, амжилт хүсье. Хоёр залуу маань болцоод газраа тэсэн ядан хүлээж байна. Харин хувцснуудаа хүртэл солиод амжичшөө. Одоо л анзаарлаа. Анхлуу ирлээ. Орглын Sunny-г сонгочээ. Баяр хүргэе. Энэ хиний хувцас юм уу? Миний хувцас. За. Баяр хүргэе. Баярлалаа. Намайг амар өөрчилж чадсан болоо гэж бодсон чинь ер нь л амар энгийн хувцас нь тэгээд ер нь цүнх мөнх байхгүй болохоор амар нэг тийм зураг нүцгэн санагдсан байхгүй юу? Намаа Билгүн гэдэг. Одоо 26 настай. Ямарчсан энэ үртэл явсандаа бол аяг баяртай. За тэгээд хоёрын болцоонд ч амжилт хүсье. За өдрийг сайхан өнгөрүүлээрэй. Баяртай. Баяртай. За болцоонд бэлнэ үү? За тэгвэл явцгаая. Оргил Баатар мэдрэмжээр илүү байж болцоот залуугаар сонгогдлоо. Тэгээд ерөнхийдөө бол бас жоохон харамсах сэтгэл бол байна. Гэтэ яг угаасаа альва нэгэд хийц уралдаанд шоон заавал нэг яллагч байгаа. Тэгээд би бас дараагийн яллагч болчлоо. Эцнийхээ хувьд бол ерөнхийдөө бас би өөрөө яг тийм энгийн л хувцас яг өөрийнхөө яг өдөр тутамд өмсдөг яг нэг энгийн хувцас сонгоцсон. Угаасаа яг аним үс мэдхгүй болохоор яаяастаа тэгээд өдрийн болцоод нь амжилт хүсье. Шоуг маань чимсэн хөвгчлөлтөө залуу Билгүн маань хасагдлаа. Чамайг эвгүй байдалд оруулсан зүйл байсан бол нарийн байсан шүү. Хамтрагч Super Size Coffee. Илүү том, илүү амттай.
Өнөөдрийн болцоо VR game. Болцоо залуу маань шууд тоглож эхлэхээр шийдсэн байна. Аргагүй шавны бяцхан хүмүүс юм да. Гэхдээ манай өргөл охиноо эхэлж тоглуулахаар бэлдэж байна. Манай өргөл ирэх өмнөдөө анхлууныг унчихгүй гэж санаа нэг заавал. За анхлуун нэг тосгоноор аялах нэ. Сонирхолтой харагдаж байна шүү. Байшаа харагдчих. Би нэг юм дээр суучихсан. Дахиад нэг шин зүйлийг туршиж үзэх гэж байна. Яна, хөлн дээр чиг. Одоо би агаар дээр явж байна. Йоо. Эхний хувцсан дээр чамд би ийм захтай цаанц авчаад дотроор нь зүйл даваад өгөөд явуулсан байсан. Тэгээд чи тэр зүйлтийг зүүсэн нь ер нь. Зүүсэн. Монгол цаанцан дээр хүзүүний зүйл тэсний гадуур нь оролцтой. Харин Оролцтой дэвчүүртэй. Тэгээд гэхдээ чи төсөөлөхгүй байна. Тэр дэлгүүр дотор хувцас хайж тэгж 30 минутын дотор бүгдийг амжуулна гэдэг чинь амар хэцүү юм байлээ. Нүдэн анцсан байж байгаа нээс чи яг миний авч гисэн хувцас чи айгүй баярсан шүү дээ. Тэгээд би бас ингээд адилхан яка хослолоод өмсч ирсэн байна. Нэр тийм биш те хүүрх юм бэ. Харин одоо Өргөл Баатар маань өөрөө тоглохоор шийдсэн болтой. Ийм тоглоом байдгийг отоолт мэдчих авч шít. Сонирхолтой гоё тоглоом байна те. Ой. Тогшоо. Гоо энэ угаасаа яг энэ нэг тараад юм чи яах юм бэ? Яа ч тамаас тогтоомор хэцүү бэ. Би наваад хоёр удаа зогссон. За sorry ууштай албаар шүү. Оо ма. Ой. 20,721 гэж юм уу? Дараа 2 жил үдсчихэд гадагшаа тоглож авах. Чи хаан суултаа. Хүмүүнлэгийн ухааны их сургууль. Олон улсын эдийн засгийн чиглэлээр 2 дахь курс. Хоёр юм уу те? Чи болохоор санхүү эзэсний нэгдүгээр курс. Айгу бичгийн хийм минийхтэй амар адилхан байсан болохоор гаргахад амар амархан байсан. тэрэн дээр оноо авсан юм биш үү? Би тэгээд ер нь өнөөдөр амар бүх юм амар анхны удаагийнхан л да. Анх удаа үнтэй сухад бодож ийн. Анх удаа ихтэй өнөөс хувцалж үзэж ийн. Бас анх удаа ийм тоглоом тоглож үзэж ийн. Гоё л тийм. Гоё л тийм юм гэж. Түрүүний тэр бицэбрийг сайн тоглоод байвал тэмцээнд яваад шагнал нь яг тийм бич бүрэн бицэбрийг тоглоом авсан шүү дээ. Би жоохон давцчих яах вэ? За юу гэж давцчих. Спорт маягаар хичээллэх байхгүй зүгээр. Ийм газар байдаг мэдээ би бол мэдээгүй. Эндтэй яг доктор орчин гоё юм тий. Яг наваа ингээд бичлэгнээс чи ингээд харсан шүү дээ. Тэгээ бичлэгнээс хараад ингээд амдаар нь харах хоёр ямар санагдав? Амдаар аваад гэсэн чинь хамаагүй хөөрхөн байна. Биний авчихсан хувцас өмч яасан ч үгүй. Харин одоо картаараа би биендээ хэр их таалагдсанаа илэрхийлэх мөч. 3 2 1 Тим хоёулаа тим. Миний авчихсан хувцастай аюу хөөрхөн зогсож байна. Тэрэнд бол амар баяртай байна. Би за нэг тийм үл дарагт болоо гэж өөрөө өөрөөсөө бараг бодож байсан. Нүдэн нээсэн чинь яг миний нөө яагаад харна аюу тэрхүүнд аюу их баярсан. Болцоо бас кул ээж чадлаа. Яг яагаад тийм гэдэг карт гаргасан бэ гэвэл тэгээд аюу хөөрхөн зантай охин байсан. Тэгээд үнэхээр супер кул байлаа. Огт танихгүй хүнээсээ хувц аваад одоо тэр хувцыг нь өмсөөд танихгүй хүнтэй болзоонд явна гэдэг бол надад маш адал явдалтай бас сонирхолтой байж чадлаа. Болзооны хувьд гэх юм бол өмнө ийм тоглоом тоглож үзээгүй болохоор үнэхээр ер нь аль өнөөдөр тэр чигтээ амар сонирхолтой байж өндөрлөлөө. Тэгээд би яагаад тийм гэдэг картыг сонгосон бэ гэхээр надад таалагдсан. Бас маш гоё нүдтэй, өөрийгөө бүрэн илэрхийлэх чадвартай хөөрхөн залуу байсан болохоор би тийм гэсэн картыг сонгосон. Шоуны хамгийн залуу оролцогчд маань үнэхээр хөөрхөн байлаа. Сэтгэл бүр хөдөлчлөө. Гэхдээ манай хоёр шоуны үед би биендээ таалагдсан хэдиж үргэлжлүүлэхээр харилцаа байгаагүй учраас дахин олбогдоогүй гинлээ шүү. Харин хамт байсан үзэгч та бүхэндээ баярлалаа. Дараагийн шоугаар илүү хөгжилтэй акшн биднийг хүлээж байгаа шүү. Вау!
баярлалаа. Үлдээсэн баярлалаа. Яа. Нэг ийм их догсон нэг ийм хүмүүс төсөө яваад идэлтэй. Яг тэр шиг санагдчихсан. Яа, тамаш тагтаа үлдээсэн.